За арифметик үргэлжлэлийн тухай эхнээс нь тайлбарлая. За яг нэг ижил тоогоор нэмэгдээд явагддаг дарааллыг арифметик үргэлжлэл гэдэг. Эсвэл нэг ижил тоогоор хасагдаад явагддаг дараалал. Жишээлх юм бол 1, 4, 7, 10 гэх мэтлэн цаашаа үргэлжлэж байгаа. Энэ дарааллыг авчихсан. За энэ бол 3-аар нэмэгдээд 2 дахь гишүүн буюу 4 гарч ирсэн байна. Дахиад 3-аар нэмэгдээд 3 дахь гишүүн, дахиад 3-аар нэмэгдээд дараагийн гишүүн гарч ирсэн. Тэгвэл энэний дараагийн гишүүн 3-аар нэмэгдээд 13 гэх мэтлэн цаашаа үргэлжилдэг ийм дарааллыг арифметик үргэлжлэл. За дахиад нэг жишээ авъя. 15, 11, 7 гэх мэтлэн үргэлжилсэн дарааллыг сонирхож үзье. За энэ бол 3-аар 4-өр багасаад гарч ирж байна. Яг адилхан тоогоор багасж байгаа бол бас л арифметик үргэлжлэл гэсэн үг. За дараагийн тон 4-өр багасаад 3 болно. Тэрний дараагийнх нь 4-өр багасаад хасахныг болно гэх мэтлэн цаашаа үргэлжлэнэ гэсэн үг. За ийм дарааллуудыг арифметик үргэлжлэл гэж нэрлэнэ. За ерөнхий тохиолдолд эхний гишүүн А1, дараагийн гишүүн А2, дараагийн гишүүн А3, за А4 гэх мэтлэн цаашаа үргэлжлэнэ. За энэ ийм дарааллыг авчихсан. Мэдээж арифметик үргэлжлэл учраас нэг адилхан тоогоор нэмэгдэж явах хэрэгтэй. За D гэсэн тоогоор нэмэгдээ гэж тооцъё. За гэх мэтлэн цаашаа үргэлжлэнэ. За энэ D-гээ бид нэр арифметик үргэлжлэлийн ялгуур гэж нэрлэдэг. За тэгээд энэ D-гээр нэлэрхийлээд гишүүдийг бичиж үзье. За эхний гишүүн бол мэдээж A1 хэвээрээ байж байна. Харин хоёрдугаар гишүүн нь өмнөх гишүүн дээр D-г нэмэх буюу A1 дээр нэмэх нь D бол. Дараагийнх нь өмнөх гишүүн буюу энэ дээрээ дахиад D-г нэмэхээр A1 дээр нэмэх нь 2D болно. За дараагийнх нь болохоор өмнөх гишүүн буюу A3 дээрээ D-г нэмэхээр A1 дээр нэмэх нь 3D болно. За гэх мэтлэн цаашаа үргэлжлээд байна. Тэгвэл энэ юу болох вэ гэж. За мэдээж өмнөх зүйл хөдлөлсөөр бол A1 дээр нэмэх нь байх ёстой. Ямар нэгэн тоо үржих нь D байх ёстой. Ямар тоо авах вэ? За 2 дугаар гишүүн дээр бид 1 D-г нэмжсэн. 3 дугаар гишүүний хувьд бол 2 D-г нэмжсэн. 4 дугаар гишүүний хувьд 3 D-г нэмжсэн. Өөрөөр хэлбэл энэ гишүүний дугаараас нэгээр бага D нэмж байгаа. Тэгэхээр манай гишүүний дугаар бол N байгаа учраас бид энд нэгээр бага буюу N-ээс хасах 1 гэсэн тоог оруулна гэсэн үг. Өөрөөр хэлбэл арифметик үргэлжлэлийн N дүр гишүүнийг нь олдог томьёо A1 дээр нэмэх нь N дээр N-ээс хасах 1-ийг үржих нь D гэдэг байна. За энийг арифметик үргэлжлэлийн ерөнхий гишүүний томьёо гэж нэрлэдэг. За эндээс харах юм бол бид арифметик үргэлжлэлийн эхний гишүүн ба ялгуурыг нь мэддэг байх юм бол хэдвэр гишүүнийг ч хамаагүй олж чадна гэсэн үг. За дараагийн нэг арифметик үргэлжлэлтэй холбоотой нэг чанарыг тайлбарлахын тулд нэг жишээ авч үзье. За эхний гишүүн 3 байдаг, ялгуур нь 2 байдаг. Арифметик үргэлжлэл бичээ. За би энэ айл нэг гишүүнийг сонирхож үзье. Жишээлх юм бол 9. 9-ийн хоёр талтайгаа 2 гишүүнийг нэмбэл энэ хоёрын нийлбэр 18 бол. Энэ 18 дэх тоо нь голынхоо 9 гэсэн тоог 2-оор үтсэнтэй тэнцүү байна. За дахиад нэг өөр нэг тоо авч үзье. 15. Түүний захын 2 гишүүний нийлбэр нь хэд болж байна вэ? 30 бол. Энэ 30 гэдэг бол голынхоо тоог 2-оор үтсэнтэй тэнцүү байдаг. За эндээс юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр А N-ээс хасах 1 А N
n дээр нэмэх нь 1 гэвчлэн 3 дараалсан гишүүн байг. За мэдээж энэний урталт бол зөндөө олон гишүүн байж болно. Энэний артлт зөндөө олон гишүүн байж болно. За ийм 3 гишүүний хувьд бол захын 2-ыг нэмсэн нийлбэр нь өөрөөр хэлэх юм бол n-ээс хасах нь 1 дээр n дээр нэмэх нь 1-ийг нэмсэн нийлбэр нь голынхоо тоог 20-оор зөнтэй тэнцвэдэг байна. Энийг 20-оор зөнтэй тэнцвэдэг. За баталгаа нь бол маш амархан. n-ээс хасах нь 1 гэдэг бол ерөнхий гишүүн түмэн ёсороо a1 дээр нэмэх нь энэ дугаараас 1-ээр бага хөстэй гэхлээр ийм байж таарна. Харин n дээр нэмэх нь 1 гэдэг нь болохоор a1 нэмэх нь энэ дугаараас 1-ээр бага хөстэй гэхээр n d болно. За энэ хоёрыг нэмчихвэл n-ээс хасах нь 1 нэмэх нь n дээр нэмэх нь 1 гэдэг нь энэ хоёр нэмэгдээд 2a1 энэ хоёр нэмэгдэхээр 2n-ээс хасах нь 2 d болно. За хаалтнаас 2-ыг гаргачвал a1 нэмэх нь n-ээс хасах нь 1-ийг үржих d ийм бол. Өөрөөр хэлэх юм бол энэ нийлбэр бол 2-ыг үржих нь a1 дээр нэмэх нь n-ээс хасах нь 1-ийг үржих нь d ийм бол. За энэ бол мэдээж хэрэг энэ бүр ерөнхий гишүүн түмэн байна. Энэ түмэн. Тэгэхээр нэгээс солиочих юм бол за ингээд батлагдчихдаг байна. За саяныхаа чанарыг дахиад өргөтгөе. За дахиад нэг арай өөр дараад авчиад үзье. Эхний гишүүн 2-той тэнцүү, ядлагуур нь 3-той тэнцүү байдаг. За бүгдөө энэ хоёрыг нэмээд үзье. 25 гарна. Тэгвэл 2 эхнийхээс 1 агшаа хамгийн сүүлийнхээс 1 агшаа ийм 2 тоог нэмээд үзье. Бас адилхан 25 гарч ирнэ. За тэгвэл 3 дугаар гишүүн болон сүүлээсээ 3 дахь гишүүнийг нэмбэл бас л адилхан 25 бол. Яг үүнтэй адилханаар энэ хоёрыг нэмбэл бас л 25 бол. За үүгээр юу хэлэх гээд нөхлөөр ямар нэгэн n дээр m гэсэн тоо нэмсэн байх юм бол энэ n-ээс k хассан дээр m-ийг нэмсэнтэй тэнцүү байдаг. За бас нэг чанар. За батлаад үзье. Шууд энийг хөргөлжвөл a1 дээр нэмэх нь n гэдэг нь болохоор n-ээс хасах 1-ийг үржих нь d нэмэх нь энэ болохоор a1 дээр нэмэх нь m-ээс хасах 1-ийг үржих нь d болно. За эмгтгээ өччих юм бол 2a1 нь нийлээд ийм болно. Энэ хоёроос d-ийг хаалтнаас гаргах юм бол ийм бол. За энийг нь хөрөөд үзье. a1 дээр нэмэх нь ийм болно. Энэ нь болохоор a1 дээр нэмэх нь m дээр нэмэх нь k-гаас хасах 1-ийг үржих нь d болно. За мэдээж 2a1 нийлээд 2a1 болно. Энэ ба энэс d-ийг хаалтнаас гаргачих юм бол n-ээс хасах нь k хасах 1 нэмэх нь m дээр нэмэх нь k хасах 1 үржих нь d болно. Мэдээж хасах k нэмэх k өргөстнө. За ингэж хаш нүчих юм бол 2a1 дээр нэмэх нь
n дээр нэмэх нь m, хасах нь 2-ыг үржих нь d болно. За мэдээж энэ хоёр тэнцээ учраас энэ хоёр тэнцээ өгөх нь ойлгомжтой батлагдж байна. За энэ чанарыг ашиглаад бид нэр арифметик прогрессийн нийлбэрийг олдог томьёог гаргаж ирнэ. За эхлээд дахиад нэг жишээ авч үзье. Нэг 3 5 7 9 11 гэсэн дараалал. За бидний мэдж байгаа ёсоор эхнийхээ сүүлийнхтэй нэмсэн нь энийг энэ дээр нэмсэнтэй тэнцүү. Хоёулаа 10 гарч байна. Бас энэ хоёрыг нэмсэнтэй ч адилхан. За тэгвэл дараалал дахиад чааш нэг үргэлжлүүлээд бичиж үзье. 11-ийн дараагаар 13 байх хэрэгтэй. Тэгвэл энэ хоёрын нийлбэр 14 болно. Тэгээ 14 нь энэ хоёрын нийлбэртэй тэнцүү. Бас энэ хоёрын нийлбэртэй ч тэнцүү. Тэр бүгдээр 14 гарч. Тэгвэл голд нь нэг гişүү үлдчих юм бол тэрийг 20-оор үржсэнтэй тэнцүү байдаг. За өмнөх хоёр чанараа ингээд нэг жишээнд тайлбарлажлаа. За одоо энэ арифметик прогрессийн 1 2 3 4 5 6 7 гишүүний нийлбэрийг олъё. За мэдээж нэг үржлэн нэмж чадна. Гэхдээ хугацаа алдна. Бүр олон гишүүн байсан бол бүүрч хэцүү бол. За тэгвэл энийг олдог нэг арай амархан арга олцгоё. Энэ нийлбэрийг S гэж тэмдэглэе. Бид нэр S-ийг олох хэрэгтэй гэсэн үг. За нэмтгүүний байраас солиод нийлбэрийн чанар өөрчлөгдөхгүй гэдгээр би нөгөө талаас нь очиж өөрчлөх юм бол ингээд. Энэ ч адилхан S-тэй тэнцвэх хэрэгтэй. Энэ хоёрыг нэмчвэл энэ хоёр нийлээд 14 болно. Дараагийнх нь ч адилхан 14 болно. Тэрний дараагийнхыг ч адилхан 14 болно. За гэх мэтлэн бүгдөө 14 болно. Хамгийн сүүлийнх ч 14 болно. Тэгж хойдлынхуудын нэмээд юм гарсан бол урдлынх нь 2-ээс гарах нь ойлгомжтой. За нийт эдгээр шиг 14 байх хэрэгтэй байхлаар 1 2 3 4 5 6 7 14-ийг үржих нь 7 байх. За бид нэр S-ийг олох хэрэгтэй. Гэтэл 2S нь 98 байгаад ирсэн. За тэгэхээр мэдээж 1S нь бол 98-ыг хуваах нь 2 буюу 49 гэж гарч ирнэ. За яг үүнтэй адил энийг олсон арга ашиглаад ерөнхий тохиолдолд нь томьёо гаргаж авъя. За A1, A2, A3 гих мэтлэн үргэлжлүүлсээр бод энд AN байсан гэж бодъё. Мэдээж AN-ийн урд бол AN-аас хасах 1 байх хэрэгтэй. Тэрний урдталт нь AN-аас нь 2 байх хэрэгтэй. За мөн л адилхан арифметик прогрессийн чанараас энэ хоёрын нийлбэр энэ хоёрын нийлбэртэй тэнцүү. Тэр нь энэ хоёрын нийлбэртэй тэнцүү. Гих мэтлэн ингээд гол руугаа яваад байна. За дахиад үчээ. A1, A2, A3 гих мэтлэн AN-аас хасах нь 2, AN-аас хасах нь 1, AN эднэрийн нийлбэрийг болгож байгаа. За энийг S гэж тэмдэглэе. Эхний N ширхэг гишүүний нийлбэрийг SN гэж тэмдэглэдэг. За яг үүнтэй өмнөх жишээтэй адилханаар уруугаар нь үчээ. Өөрөөр хэлбэл төгсгөлөөс нь эхлээд үчээ. AN нэмэх нь AN-аас хасах нь 1,
нэмэх нь А-ээс хасах нь 2. Нэмэх нь гэх мэтлээ явсаргаад А3 нэмэх нь А2 нэмэх нь А1. Энэ ч мөн адилхан S-ийн байх хэрэгтэй. Энэ хоёрыг одоо бид нэмнэ. Мэдээж тэнцвүүгийн тэмдэгний урталт бол 2-ыг үржих нь S-ийн гарч ирнэ. За хамгийн арталт нь бол тэнцвүүгийн тэмдэгний ард бол энэ хоёрын нийлбэр А1 дээр нэмэх нь А. За энэ хоёрын нийлбэр цэнхэр утж. Яг өмнө тайлбарласан ёсоор энэ хоёр цэнхрийн нийлбэр улааныхаа нийлбэртэй тэнцвүү байх хэрэгтэй. Тэгэхээр нэг нь яг л адилхан улаанаар нүчиж. За энэ хоёр ногооны нийлбэр ч гэсэнтэй адилхан яг энэтэй тэнцвүү байх хэрэгтэй. Тэр бүгдөө тэнцвүү байх хэрэгтэй. Тэгэхээр бүгдийг нь улаанаар нүчиж. За энэ хоёртой адилхан А1 дээр нэмэх нь А. Нэмэх нь А1 дээр нэмэх нь А. Нэмэх нь А1 дээр нэмэх нь А. За мэдээж энэ нийлбэрүүд яг энэ шиг байх хэрэгтэй учраас бид А1 дээр нэмэх нь А1-ыг үржих нь N гэвч болно. За энэ хоёр тэнцүү учраас бид S2-ыг олъё. S1-ийг олъё. S1 гэдэг бол A1 дээр нэмэх нь AN хуваах нь 2-ыг үржих нь өөрөөр хэлбэл энэ хоёрын 2 туучаал гэсэн. За энэ бол арифметик прогресс эхний n гишүүнийг болдог. n гишүүний нийлбэрийг болдог том явах нэ. За энэ томьёог жоохон хуургая. Өөрөөр хэлэх юм бол AN-ийн оронд ерөнхий гишүүн томьёог орлуулж. Тэгэх юм бол A1 дээр нэмэх нь A1 гэдэг чинь A1 дээр нэмэх нь N-ээс хасах 1-ийг үржих нь D хуваах нь 2 үржих нь N. За энийг эмхтэй өччих юм бол энэ хоёр нийлээд 2A1 нэмэх нь N-ээс хасах 1-ийг үржих нь D хуваах нь 2 үржих нь N. За энэ чинь арифметик прогрессийн нийлбэрийг болдог. Тэгэхээр нэг өөр том явах. Бид энэ хоёр томьёог алийг ч хэрэглэж болно. Эхний гишүүн болон сүүлийн гишүүнийг мэддэг байх юм бол энэ томьёог хэрэглэж хэрэгтэй. Эхний гишүүн болон ялгуурыг мэддэг байх юм бол энэ томьёог хэрэглэж хэрэгтэй. За ингээд жишээнүүдээ уншиж ойлгоод даалгаврын бодлуудыг бодож явуулъя.